2016 оны 11-р сарын 1-ний шөнө техник цагийн үед Флоридагийн Локси хажуу хотод нэгэн гэр бүл аимшигт хар дарсан зүудтэй нүр тулсан. Гинтийн орилон шарлаан 911 руу залгаарай гэсэн чанга хашгирах чимээ өөрийнхөө өрөөнд амь алдаж буй залуу тус гэрээс амьд гарсан 3 хүн болох цөхөрч гашуудж буй ээжийнх нь найз залуу мөн хохирогчийн хамгийн сайн найз нар байсан. Харин тэд хэрэгтэн шүн дунд байшинд нуцаар нэвтрэн аллаг үлдчихэд зугцсан гэж мэдүүлсэн байна. Энэ аимшигт хэрэг бол гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрчилтэй, нилээд эдрээтэй хэрэг байх болно. За сайн мэцхан уу, та бүхэндээ сонсож буй цаг мөчийн мэндийг хүргэе. Аимшигт гэмт хэргийн бодит түүхийн гудамжинд тавтай морил. Яг одоо гудамжны хаалгыг нэгтгэж байна. Энэхүү видеонд бодит гэмт хэрэг дээр үндэслэгдсэн бөгөөд 18-аас дээш насныханд зориулсан учраас насанд хүрээгүй болон эмзэг мэдрэмтгий хүмүүс сонсохгүй байхыг зөвлөе. Ингээд хамтдаа гэмт хэргийн гудамж руу орцгоё. 2016 оны 11-р сарын 16-ны шөнө яг тэг 1 цагийн үед Локси хажуу хотын Глазго драйв дахь нэгэн байшингаас яаралтай дуудлага ирсэн. Залгсан хүн нь 56 настай Никола Бари байсан бөгөөд тэрээр нилээд сандарч дүгшсэн байдалтай ярьсан байгаа. Тэрээр гинэт сэрээд гэртээ өөмийн шугам болж байгааг мэдсэн даруйда өөрийн хүү болох 21 настай Джеймсийг унтлагын өрөөндөө шархсан байдалтай байхад нь олсон. Цагдаа нар ирэхэд байшинд хохирогч залуу болох Джеймстэй хамт 3 насанд хүрсэн хүн байсан нь түүний ээж Николо, түүний хамт амьдардаг найз залуу болох Гай Хэнд, мөн Джеймсийн хамгийн сайн найз Джефф нар байсан. Түүний найз Джефф тухайн шөнө найзынхаа гэрт хонохоор ирсэн байсан нь тэр байсан. Байшин орсон аврагчид Джеймсийг орон дээрээ хэвтэж байхад нь олсон бөгөөд Гай түүнийг аврах гээд түүнд зүрхний массаж хийж байсан байгаа. Түргэний эмчнэр ирж Джеймсийг аврах гэж үргэлжлүүлэн хичээсэн боловч харамсалтай нь хитрхи оройтож 21 настай Джеймс Бари олон удаа хутгалуулсны улмаас цээжиндээ амь насанд хүрэхүүц гэмтэл авч харамсалтай нь газар дээрээ нас барсан. Цагдаа нар ирж Николо, Гай, Джефф нарыг байшингаас гаргахад тэдний хурш ирж тэдэнд дэмжлэг үзүүлсэн. Учир нь түргэнийхнийг ирэхээс өмнө Гай, Джефф хоёр Джеймст тусламж үзүүлэх үедээ гар болон хувцс нь цус болсон байсан. Байшингаас цагдаа нар цагаан бариултай 25 см урттай тахир эртэй махны хутгийг болсон. Хутаг бол мэдээж бүхэлдээ цусаар будагдсан байсан бөгөөд гал тогооны тавцан дээр байсан байгаа. Гэмт хэрэг бол гал тогооноос эхлээд унтлагын өрөөнд дууссан гэж харагдчихсэн. Учир нь гал тогооноос эхэлсэн урт цусны мөрөн явсаар Джеймсийг түргэн тусламжийнхан олсон өрөөнд дууссан байсан. Мөрдөн байцаагчид эрхийг хүлээж байх оронд тэдний гэрийн гадаа хүмүүс олноороо цуглаж яг юу басан талаар хоорондоо таамаглаж ярилцжсэн. Тэдний гэр бүлийн гишүүд болон найзынхын таамгаар бол тэднийг шүүн унтаж байх оронд өөр хэн нэгэн гадны хүн нууцаар нэвтэрч аллаа үйлдсэн байх гэдэг таамаг байснаас гадна тэд нэр гэмт хэрэгтнийг бол Джеймсийн 19 настай найз бүсгүй болох Мелани Эм гэдэгтээ бүгдээрээ санал нийлжсэн. Учир нь гэх юм бол хохирогчийн найз болох Джефф тэр шөнө Джеймс Меланитэй мессежээр харилцажсэн бөгөөд тэд хоорондоо нилээд ширүүн маргалдаж Джеймс түүнээс салахыг хүсэжсэн. Гэтэл оройны 8 цаг эсвэл 8:30 минутын үед Мелани гинэтгэн л тэдний гэрт хүрээд ирсэн боловч Джеймс уулзахыг хүсээгүй учраас мессежээр түүнийг эндээс яваад өгөө. Бүх зүйл дууссан. Энэ бол үл хүндлэл гэж хэлээд гэртээ оруулаагүй тухай сонссон түүний ээж нь энэ талаар хүүгээсээ юу ч мэдээгүй байсан. Яагаад надад энэ тухайга хэлээгүй юм болоо гэж харамсан хэлэхэд найз нь би ч бас энэ тухай танаад ирж хонохтой буюу тэр өдрийн орой анх мэдсэн гэдгээ хэлсэн. Гэтэл тэд цоочтой байсан хаалгаар гэмт хэрэгтэн яаж орсныг ерөөсөө ойлгоцгоохгүй байсан. Энэ бүхний дараа тэдний гэр бүлийнхэн болон найз нь Мелани л одоо Джеймсийг алсан гэдэгт бол бүрэн итгэлтэй болцгоосон байгаа. Ээжийнхэн найз залуу болох Гай мэдүүлснээр тэр бол шүн бүр байшингийн бүх хаалгыг бол төгчдөг байсан гэж хэлсэн бөгөөд Джеймс Меланид үнэхээр одоо яваа гэж хэлсэн бол тэр бүхний дараа өөрөө түүнд хаалгыг онгойлгож өгөх магадлал маш бага гэж бол тэд үзэжсэн. Тэгвэл Мелани яаж дотгош орсон юм бол? Байшин бол хүчээр нэвтэрсэн, ямар ч уул мөр олдоогүй, урт талын хаалга болон хажуугын хаалга ч гэсэн төвчөөд байсан. Гэвч хачирхалтай нь бол арын хаалга нь бол нээлттэй байсан. Тэгвэл Мелани тэр хаалгыг анх яаж онгойлгосон нь хүнд ч бас ойлгомжгүй байсан. Магадгүй Мелани гэрийн түлхүүрийг хулгайсан, эсвэл гаражаар дамжин орсон байж магадгүй гэж бол Гай таамаглаж байсан.
За хэрвээ тэр үнэхээр түлхүүр хулгайсан бол түлхүүрийг оосорноос салсныг бол би мэдэх байсан. Бас түүнд түлхүүрийг буцаагаад оосорт нь хийж тавих цаг байсан хэсгээр эргэлзэж байгаагаа бол нэмчихсэн. За гэвч бол тэд өргөжлүүлэн хэргийн тухайн үеийн байдлыг мэдхийг хүсч хоорондоо өргөжлүүлэн таамаглаж ярьсаар л байсан. За Гай Меланийг түлхүүрийг хулгайлан урт талын хаалгаар гэрт ороход тэрхүү чимээнээр Джеймс ирээд түүнтэй нүүр тулан энэ аимшигт хэрэг болж Мелани Джеймсийг хөнөөсөн гэж бас таамагласан. За халтаг гол мэдээж гал тоогоноос эхлээд дараа нь удалгын өрөө рүү чиглэсэн байдалтай байсан. С жигтний гэмт хэрэг үйлдэхтэй ашигласан хутга нь махны хутга байсан бөгөөд мөрдөн байцаагчид маш хурдан хугацаанд уг хутгийг бол гэр дотроос олж авсан байхыг тогтоосон байна. За энэ бол Гайын хувийн цуглуулгын нэг байсан. Учир нь Гай мэрэгжлийн мах бэлтгэгч байсан бөгөөд гэртээ том хэмжээтэй хэд хэдэн хутгийг хадгалдаг болж таарсан. За тэрч бүхэл яг тэрхүү хутгаар Гай тухайн өдрийн орой хоолныхоо шарсан махаа зүсгтээ ашигласан байсан. За уг нь бол Гай хутгнуудаа байнгын 100-ны хажууд байрлах гал тогооны доод талаасаа 2 дахь шургуулганд хадгалдаг байсан. Харин Мелани тэр гэрийн хаана юу байгааг маш сайн мэддэг байсан учраас тэрхүү хутгийг төвөггүй болсон гэж үзсэн. За тэнд бол 2 хутга байдаг бөгөөд нэг нь 20 см орчим, за нөгөөх нь 30 см орчим урттай ийм 2 хутга байдаг гэсэн. За мөрдөн байцаагч нар хэргийн газрыг шалгаж байхдаа гадаах онгорхон арын хаалганы дэрэгдэх ширээн дээрээс ягаан хавцтай гар утас олсон. За утасны ойролцоо шалан дээр цус шиг толб байсан. За дараа нь хийсэн шинжилгээгээр бол эдгээр толб нь бол үнэхээр цус болох нь батлагдсан. За мөн уг гар утас бол Мелани эмих болж таарсан. За Джеймс Барри ба Мелани эм хоёр анхандаа ахлах сургуулийн жирийн л нэг найзууд байсан ч хоёулаа бол компьютер тоглоомд дуртай байсан учраас олон цагаар тоглосоор аажмаар дотноссон байгаа. За цаашлаад цаг хугацаа өнгөрөх тусам Джеймс зориг гарган Меланиг болзоондурж тэр мөчөөс тэдний хайр дурлал маш хурдан гүнзгийрч бараг салдаггүй үргэлжил хамтдаа байсан байгаа. За Джеймсийн Александрын хэлснээр гэр бүл нь Джеймсийн шинэ найз охиныг нь халуун дотноор хүлээн авсан ба тэдэнд Мелани даруухан дуу цөөтэй Джеймсийн дэрэх бүрдээ жигнэмэг хийж авчирдаг, амттай хоолнууд хамтдаа хийж иддэг байсан гэж ярьсан. За Джеймс баг байхдаа эцэг эхийн саснаас болж ээжтэйгээ амьдардаг байсан бөгөөд хожим нь бол ээж найз залуутай болсноор тэд гурлаа амьдрах болсон. Түүний амьдралын сүүлийн жилүүдэд Мелани ихэнх томоохон баяр ёслолыг Джеймсийн гэр бүлтэй хамтдаа өнгөрөөдөг байсан. Ингэж авсаар ахлах сургуулаа Джеймс төгсөөд Palm Beach коллежид бол суралцахаар болсон бөгөөд хэдийн Мелани түүнээс насны хувьд дүү байсан ч гэсэн мөн адил тэрхүү коллежид нь орж суралцахын тулд сурч байсан сургуулиасаа гараад GED буюу их сургуульд орох боломжтой шалгалтыг өгч тэр нь ч гэсэн амжилттай болоод найз залуугийнхаа араас даган нэг сургуульд элсэн орсон. За тэд 2 жил хамтдаа байхдаа бүр ч илүү дотн босон ч тэдний харилцаа нэг тийм эргэж бутсан, салж нийлсэн харилцаа болж хувирсан. За хэргийг үлдэхийн өмнөхөн солилцсон мессежнүүдээс нь харах юм бол Джеймс түүнээс маш олон удаа салах гэж оролдож байгаад яг тэр үед бол эцсийн удаа харилцаагаа бүр мөсөн дуусгахыг хүсэж исэн учраас Джеймс Джеффтэй хамт тоглоом тоглож байхдаа Меланид тоглож исэн тоглоомныхаа апаар дамжуулаад бид хоёр салж өөрсдөд дээрээ төвлөрхөн дээр юм шиг байна. Байнга би биенээ л анхаарч санаа зовсоор байх нь бол зөв зүйл биш ээ гэж бичсэн байгаа. Мелани харин энэ бүхнийг Джеймсийн хуучин найз охиноос болсон гэж бодож исэн. Бодвол хуучин найз охинтой нэг харддаг байсан юм шиг байгаа. Гэсэн ч Джеймс найз охиндоо үнэн дээр хоёулаа аз жаргалтай байна уу? Би чамаас салсан ч хуучин найз охинтойгоо хизээж буцаж нийлэхгүй. Тэр тал дээр чи огт санаа зовох хэрэггүй. Харин өөрсдийнхөө харилцааг боддоор хараад үннээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид аз жаргалтай биш байна гэж бичсэн байсан. За Джеймсийн энэ үнэн шударгаар бичсэн мессежийг Мелани хүлээн зөвшөөрөхийг огтхонч хүсээгүй бөгөөд би чамайг надтай байхдаа жаргалтай байна л гэж боддог байсан. Чи надад жаргалтай байна гэж хэлж байсан шүү дээ. Гэтэл ердөө хэдхэн хоног дотор өөрчлөгдөж байгаа юм уу гэж хариу бичсэн байгаа. Харин Джеймс түүнд би өөрийнхөө бодлыг амьдрал дээр ингээд ярьж хэлэхээс илүү бичиж илэрхийлэхтэй сайн. Би одоо аз жаргалтай байхаа болчихсон гэж бичсэн байна.
За Мелани бол үүнд нь лигийн чадаар намайг орхисонд баярлалаа гэж бол буцаагаад маш уртаагаар хариу бичсэн. За эндээс харах юм бол тэдний харилцаа бол дууссан юм шиг харагдчихсэн ч мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар бол Мелани салалтаа хүлээн зөвшөөрч чадлагүй Джеймстэй очиж уулзаж ярилцахыг хүссэн байх гэж таамагласан. Мелани одоо сүүлчийн мессежээ бичснийхээ ердөө 3 цагийн дараа буюу 16-ныхаа шөнийн 12 цаг өнгөрсний дараа машинаа унаад Джеймсийн гэрийн гадаа буюу Glasgow Drive гудамжинд очисон болохыг цагдаа нар олж мэдсэн. Хууль сахиулагчид хэргийн газрыг шалгаж байхдаа зэрэгцээд Меланиг бас хайж исэн. Цагдаа нар түүний эцэг эхтэйгээ амьдардаг гэрт нь хайж очсон боловч Мелани байгаагүй. Тэгээд эцэг эх нь бол цагдаа нар охиныг нь хайж ирсэнд бол маш их гавчсан. Тэд бол охиноо ийм хэрэгт холбогдно гэдэгт бол юусоо итгэхгүй байна. Бас охиноо хаана байгааг ч гэсэн огт мэдэхгүй. Бид охиндоо маш их санаа зовж байна гэж бол хэлсэн байгаа. За мэдээж ямар ч эцэг эхтэй ялангуяа тийм одоо даруй төлөв харагддаг охиноо хүн амны хэрэгт сэжиглэгдээд бүр ингээ ерэн сурвалжлагтаад явж ин гэхээр бол маш их цочирдох нь бол тодорхой. За түүний ээж аав нь ярьслан хөлтөө энэ мэдээг сонсоод унтчих чадахгүй, хоолойч идэж чадахгүй. За бүх зүйл одоо зүүчийг санагцсан. Өглөөс ирээд энэ бүхэн болсон гэхэд бол үнэхээр итгэмээргүй байсан гэж бол ярьсан байгаа. За энэ цагаас хойш цагдаа нар Меланиг аллагын сэжигтэй итгээд гэж үзээд олон нийтэд найз залуугийнхаа амь насыг хүнөөсийн хэрэгт сэжиглэж буугаад зарлан Меланиг олоход олон нийтээс туслалцаа хүссэн байна. За мөн тэд автозамын камеруудыг шалгаж Меланигийн машины дугаараар түүний хаагуур явсныг нь бол олж чадсан. За тэгэхэд бол Мелани шүнжин машина жолооцоор Мэриленд мужид ирсэн байсан. За цагдаа нар шалгасны эцэс Мэриленд гих мужид өөрийнх нь аав ах нар буюу хамаатнууд нь байдаг гэдгийг мэдэж за түүний машиныг тэр хамаатнуудын гэрээ ойролцоо байгаа эсэхийг шалгуулахаар цагдаа нарыг явуулсан байна. За харин удалгүй цагдаа нар түүний машиныг олсон бөгөөд за машин байгаа эсхийг шалгасан цагдаа нар бол хүн амны хэргийн мөрдөн байцаагчид бол биш зүгээр тухайн мужийн эргүүлийн цагдаа нар байсан. Тэдний үүрэг бол зөвхөн Меланигийн одоо Toyota Corolla маркийн машиныг олж баталгаажуулахад үүрэгтэй байсан. За машин нь бол замын хураамжаа төлөөгүй байсан учраас өртөөгөөж цагдаа нар бүртгэл хийсэн байна. Үүний дараа цагдаа нар Мелани эм байшин байгаа эсхийг за мөн тэр ямар нэгэн аюул төртөөгүйг баталгаажуулж мэдэх явдлаасан. Тэгээд гэрийн гадаа очиход түүний гэрээс нэгэн залуу гарч ирсэн бөгөөд цагдаа нар хэлэхдээ энэ Меланигийн машин мөн үү? Бид түүний машиныг ачиж явахын тулд түүнтэй ярилцах хэрэгтэй байна. За мөн утасны дугаар нь ч гэсэн хэрэг болно гэж хэлсэн. Үүнийхээ араас Меланийг бид үнэхээр энд байгаа эсхийг бас би энэ сайн байгаа тэрэнд ямар нэгэн зүйл болоогүй гэдгийг мэдэх хэрэгтэй байна. Учир нь түүний гэр бүл түүнд маш их санаа зовж байгаа. Тиймээс тэд биднийг охиныг нь сайн байгаа эсхийг шалгаад өгөөч гэж явуулсан юм аа. Тиймээс тэр гарч ирээд бидэнтэй түр ярилцаж болох уу? Түүний зүгээр байгаа эсхийг шалгах хэрэгтэй байгаа мэй гэж цагдаа дахин хэлсэн байгаа. Тэгээд удалгүй Мелани байшингаас гарч ирээд цагдаа нартай уулзсан байгаа. Тэр бараг л цагдаа нар яах гэж түн дээр ирснийг мэдчихсэн юм шиг огтхонч гайхсан шинж байгаагүй. Харин цагдаа нар тэрхүү гэмт хэргийн талаар эсэргээрээ тийм хангалттай бол мэдээлэлгүй байсан. Тэд үнэхээр л одоо Меланиг зүгээр байгаа эсхийг шалгах гээд явж байсан жирийн цагдаа нар. Цагдаа нар бол Меланийг хараад сайн уу Мелани чамайг зүгээр байгаа эсхийг шалгаарай гэж бидэнд дуудлага ирсэн. Гэр бүлийнхэн чинь болон чам санаа зовсон хүмүүс байгаа юм байна. Чиний бие болон сэтгэл зүй чинь зүгээр эсхийг мэдэх хэрэгтэй учраас бид ирээд чамайг шалгаж байна. Чамд биднээс асуух зүйл байна уу гэхэд Мелани байцаал төх талаар уу гэхэд цагдаа нар бид тэр талаар тодорхой мэдээлэлгүй байгаа. Тэд зөвхөн чамайг хэвийн зүгээр байгаа эсхийг л одоо шалгуулахаар биднийг явуулсан гэхийг сонсон Мелани нэг тийм жаахан нэмсгэлсэн жимшиг баснаа. Царай нь одоо гинэтгэн л хуурч сандраа дуйлах гээд байгаа юм шиг болж эхэлсэн. Тэгэхэд бол цагдаа нар биднээс асуух асуулт байна уу? Зүгээр үү? Юу басан бэ гэхэд бол Мелани мэдхгүй би зүгээр л айж ийн гэж хэлсэн. Тэгэхэд бол цагдаа нар чи юунаас айгаад байгаа юм бэ гэж асуухад Мелани ерөөсөө тийм тодорхой хариулт өгөөгүй. Тэгээ зүгээр л баярлаа би зүгээрээ гэж бол хариулсан байгаа. За тэгээд цагдаа нар хэрвээ танд ямар нэгэн асуудал гарвал бид эргээд ирнэ. Тэр хооронд ямар нэг зүйл гарвал эргэлзэлгүй бидэнд хэлээрэй. Эсвэл юу болж байгаа мэддэгдэрэй гэсэн. За үүнээс хэсэг хугацааны дараа Флоридагийн одоо Palm Beach County-гийн мөрдөгч Оливер Мэриленд одоо Меланитэй очиж уулзсан байгаа. Түүний үеэл нь мөрдөгч болон хамт яваа хүнийг нь гэртээ оруулахыг зөвшөөрсөн. За тэр үед мөрдөгч бол гар утсаараа бичлэг хийж авсан байгаа. Мөрдөгчийн зорилго нь охиныг баривчлах биш, харин мэдүүлэг авах байсан учраас Мелани баривчлагдсан хүний эрх болох Мирандагийн эрхүүдийг бол уншиж өгөөгүй. Харин Мелани
Хэрэв би юм хэлбэл намайг буруутгах гэсэн үг үү гэхэд үгүй бид чамд ямар нэг хэргийг тулах гээд байгаа юм биш ээ. Зүгээр л чи надтай цагдаагийн хэлц дээр очиод ярилцсан. Бид зүгээр л ярилцах гэж байгаа юм аа гэж бол хэлсэн байгаа. За мөрдөгч Оливер Меланитэй түүний авах ахын галтгооны ширээнд сууж ярилцсан. Тэр үед хоёр үеэлэн ч гэсэн бас хамт байсан. Тэгээд мөрдөгч түүнд үндсэндээ энэ бүх зүйл чамайг Джеймсийг алахаар зөрөөд тийшээ явсан мэт харагдаж байна. Гэхдээ хэрвээ чи тухайн мөчөд тэр бүхнийг санаатаагаар биш тухайн үеийн сэтгэл хөдлөл ууртай байх үедээ хийсэн эсвэл үнэхээр одоо өөрийгөө хамгаалахаар оролцсноос болсон байх юм бол энэ бол чиний үннээ хэлэх боломжоо. Чамд өөр боломж бараг л байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд бол Мелани Джеймсийн гэрт очсон зорилгоо зүгээр л түүнтэй уулзаж ярилцах гэж утсан гэж тайлбарласан. Джеймс түүнээс салах гэж байсан ч Мелани түүнийг өөрт нь үнэхээр хайргүй болсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй учраас очиж уулзсан гэж бол хэлсэн байгаа. За тэгээд цагдаа юу ч хамааг ингэтэл нь уурлуулсан юм бэ? Зүгээр л тэр одоо чиний сэтгэлийг шархлуулсан болохоор уу? Хайргүй гэж хэлсэн болохоор уу? Чи түүнийг хутгалахдаа зүгээр л айлгах гэсэн юм уу? Үнэн дээр бол түүнийг алахыг хүсээгүй үсттэй гэж бол асуусан. Тэгэхэд Мелани үгүй би тэгж бодоогүй. Хэрвээ тийм зүйл бодсон бол би тэндээс шууд явах байсан гэж хэлсэн байгаа. За тэрээр мөрдөгч Оливерт хэлэхдээ галтгооны шургуулгаас хутга авсан учраа нь би гэрийн бүх хоолны хэрэгсэл хутга сэрээ хаана байдгийг мэддэг байсан. Тэгээд гэрээс гарахынхаа өмнө тэр хутгийг өрөөний хаана ичгээд явсан. Би Джеймсийг ямар хүнд гэмтээснээ тэр дорой ойлгоогүй. Түүнийг зүгээр гэж бодсон гэж хэд хэд удаа хэлсэн байгаа. За гисэн ч тэр цухтах хэрэгтэйг мэдчихсэн учраас гар утсаач авалгүйгээр хамаатных руугаа Мэриленд руу явсан бөгөөд замдаа Walmart дээр зогсоод шинэ гар утсыг худалдан аваад цааш хөдөлсөн. За энэхүү мэдүүлгийн дараа төд удалгүй Меланиг Флоридад шилжүүлэн авчирч шүүх хурал хүртэл батлан даалдаар суллахгүй байхаар хорьсон байгаа. За түүнийг санаандгүй хүний амьд хүрсэн 2 дугаар зэргийн хүн амны хэрэгт буруутгасан ба тэрээр өөрийгөө буруугүй гэж мэдүүлсэн. Меланигийн өмгөөлөгч Брюс Лэр шүүх дээр түүний бичлэгтэй мэдүүлгийг нотлох баримтаас асуулах хүсэлт гаргасан ба түүний үзнээр Меланигийн өгсөн мэдүүлгүүд нь өөрийнх нь биш ээ. Харин мөрдөгчийн хэлсэн үгсээр тулгуурсан болохыг нотолсон. Өөрөөр хэлбэл мөрдөгчийн урьдчилан дүгнжсэн таамгийг Мелани дагаж мэдүүлэг өгсөн гэж үзсэн байна. Яг гэвэл Меланик найз залуудаа хаягдсан уурандаа түүнийг хутгаж хөнөөсөн гэж буруутгаж хэргийг хүлээлгэсэн гэж үзсэнтэй холбоотой юм байна. Өмгөөлөгч хэлэхдээ миний үйлчлүүлэгчийн өгсөн мэдүүлэг нь албатлахын шинжтэй байсан. Тиймээс түүний үндсэн эрх зөрчигдсөн. Ийм учраас мэдүүлгүүдийг хэрэгсгүй болгох ёстой гэж мэдүүлсэн. За харин прокурорын зүгээс Меланик баривчлаагүй байсан учраас түүнд ямар ч эрх унших шаардлага байгаагүй. Энэ талаар түүнд олон удаа тайлбарлсан мөн тухайн гэрт байсан хинч мөрдөгчийг гарахыг хүсээгүй хэмээн эсэргүүцсэн байна. Тиймээс мөрдөгч Оливер ярилцлагынхаа төгсгөлд Меланигаас ярилцлага хийх явцад тухтай байсан эсэхийг асуухад тэр тиймээ гэж хариулсан. Та надтай ярихдаа эвгүй санагдсан уу? Гэхэд Мелани үгүй би тантай ярилцахдаа өөрийгөө бүрэн тухтай байсан гэж бодож байна гэж хариулсан. Тиймээс Меланигийн өмгөөлөгчийн Меланигийн мэдүүлгийг нотлох баримтаас асуулах гэсэн оролдлого нь бол ингээд бүтлгүүцсэн байна. Тэсн тэрээр бол 2018 оны намар шүүхээр орсон. Энэ үед Меланигийн өмгөөлөгчдийн баг шүүх хуралд арай өөр шинэ хувилбар дэвшүүлж шүүх хурлыг бол илүү хүчтэй эхлүүлсэн байгаа. За өмгөөлийн талаас бол цагдаа нар хэргийн газарт очсон мөчөөсөө бүх хэргийг Меланид тогсон байсан. Хит нэг талыг барьсан мөрдөн байцаалт хийсэн гэж үзсэн байгаа. Учир нь хэрэг гарсан үед хохирогчтой хамт байшинд 3 хүн байсан. Тэгээд ч бүх хаалганууд орой 10 цагаас өмнө төгжигдсэн байдаг. Тиймээс жинхэнэ гэмт хэрэгт нь ээжийнх нь найз залуу болох Гай Хэнд байсан. Тэр Джеймсийг алчгаад дараа нь Меланигийн утсыг ашиглаж өөрт нь хэрэг тогсон гэж өмгөөлөгч мэдүүлсэн. Өмгөөлөгч мөн Гай Хэндийг нотлох баримтуудыг нуунд дарагдуулсан гэж маргасан байгаа. Учир нь Мелани хэргийн үеэр байшинд байсан нь бол үнэн. Гэхдээ тэр зөвхөн гэрч байсан. Тэр орой Меланигийн өмсөж авсан цамцны ханцун дээр Джеймсийн цусны мөр байсан. За мөн яг адилхан цус түүний машин дээрээс ч олдсон. Учир нь тэр машин нь хэрэг гарсан шөнө Джеймсийн гадаа байсан. Энэ нотлохоо түүнийг хэргийн газар байсныг харуулж байна. Түүнийг хэрэг гарсан шөнө Джеймсийн байшингийн гадаа машинаа тавьж байсныг харсан гэрч байгаа. Мелани хэргийн газарт гэрчийн хуваарил байсан. Джеймс руу Гайг дайрч байгааг хараад айсандаа зугтсан гэж мэдүүлсэн байгаа. За мөн Гай тэр шөнө унтахаас өмнө ямар ч шалтгаангүйгээр тайвшруулах юм болох валиумыг уусан. Энэ нь түүнийг сэтгэл санааны хувьд өөрийгөө барьж чадахгүй байдалд хүргэсэн байж магадгүй гэж
өмгөөлөгч үзсэн маа. Тэрний хэлснээр Гай цуснд будагдсан хутгийг ч барьсан гэж мэдүүлсэн. Түүнийг Джеймсийг алчгаад баримтыг устгаад дараа нь хутгийг галтойгоонд аваачиж тавьсан. Яагаад гэвэл тэр махны дэлгүүрт мах бэлтгэгч хийдэг байсан. Тэр үед байшинд Талигаачийн ээж, Талигаачийн хамгийн сайн найз бас Гай хэнд гураас зөвхөн Гай л одоо эхнээс нь тэр хийсэн гэж Меланиг зааж исэн гэж Гайын эсрэг мэдүүлэг өгсөн байна. За өмгөөлөгч хэлэхдээ эрүүл ухаанаар бодох юм бол Джеймсийн амьд хүрсэн үхлийн шархыг хэн учруулсан болохыг мэдж болно. Мелани өөрийнхөө нүдэн дээр хайртай залуугаа утгалуулж байгааг хараад аимшигтай цочролд орж тэндээсээ шууд машиндаа сууж галзуу юм шиг давхисаар Мэрилинд дэх хамаатныхаа гэрт очсон гэж нэмж мэдүүлсэн. Харин Гайхэнд гол гэрч болж прокурорт мэдүүлэг өгсөн байна. За тэрээр тухайн шөнийн орой 9 цаг 30 минутын орчимд өдөр унтчихсан тул нойргүй байх үе гэж санаа зовсондоо Valium эмийн талыг уусан гэдгийг хэлсэн. Энэ эм нь түүнд одоо эмчийн жороор бичиж өгсөн юм байсан. Харин Николас буюу түүний ээж шүн одоо чихээ бөглж унтдаг байсан. Эдгээр нөхцөл байдлаас болоод тэд халдлагын үеийн өвмэн орлого чимээнээс нэлээд хэсэг хугацааны дараа сэрсэн байж болцсошгүй гэж мэдүүлсэн. За харин одооноос байшинд байсан 3 гэрчийн мэдүүлгийг та нартаа нэгээр нь хэлж өгье. За эхний гэрч бол ээжийнх нь найз залуу болох Гай Хэнд. Эхэнд бол өмгөөлөгчийн талаас Гай Хэндээс асуултуудыг асуусан. Таныг сэрхэд Джеф Сандран 911 руу залга гэж хашгирч байсан. Тэр үед таныг сэрэхүүц чанга байсан уу гэхэд тийм ээ гэж хариулсан. За та тухайн үед орон дээр хэвтэж байсан уу гэхэд тийм ээ гэж хариулсан. Николас ч бас хамт хэвтэж байсан уу гэхэд тийм ээ гэж хариулсан. Чимээ сонсоод та яасан бэ гэхэд би орноосоо өсөрч босоод Джеффийг харсан. Тэр маш чангаар 911 руу залга гэж орилж байсан. Джеймсийг харахад тэр шалан дээр орныхоо хажууд бүхийсэн маягтай сөхөрч суусан байдалтай байсан. Би Джеффийн тусламжтайгаар Джеймсийг өргөж орон дээр хэвтүүлээд түүнд зүрхний массаж хийж өгсөн. Би Джеймсийг аврах гэж хичээж байхдаа хитрхи оройтсан байсныг ойлгосон гэж нулимс тослуулан ярьсан байгаа. За өмгөөлөгч өрүүлжлүүлэн тэр үед тус болж чадахгүй байсан ч та оролцсоор байсан уу гэхэд тийм ээ гэж хариулсан байгаа. Хизээ аврах боломжгүй болсныг ойлгосон мэй гэхэд би түүний нүднээс амьсгалан тасарч байгааг харсан гэж мэдүүлсэн байгаа. Гай хутгийг орных нь хүл байхыг хараад яаралтай тусламжийнхан гүйж орж ирэх үед юу ч бодлогүйгээр хутгийг 2 хуруугаараа барьж коридороор авч явсаар галтгоонд хогийн савны хажууд тавьсан гэсэн байна. За яагаад гэвэл хэн нэгэн хүн өшгөлчих вэ эсвэл хөлөө зүсчих вэ гэж бодсон учраас тэнд тавьсан гэж бол мэдүүлсэн. Харин өмгөөлөгчлэр Джеймсийг алсан тэр хутг чинь чинийх байсан юм шүү. Тэгээгүй бол чи яагаад хутгийг хэргийн газраас хөдөлгсөн бэ гэж асуусан. Яагаад өмгөөлөгч ингэж асууж байгаа юм бэ гэхлээр мөрдөгчүүд хэргийн газрыг баримтжуулахдаа тухайн хутганы хажууд тавиур дээр нэг галт тогооны алчуур байсан. За тэр алчуураар цус болчихсон хутгийг арччихсан юм шиг бол харагдсан байгаа. Үүнийг Гай Хайнд хутгаа арчиж цэвэрлэхэд ашигласан байж болзошгүй гэж өмгөөлөгч үзсэн. За өмгөөлөгч өргөжлүүлэн чи хутга барьсан чигтээ хэргийн газраас гарсан уу гэж асуухад Гай би тэгээгүй гэж хариулсан. За тэгэхэд бол өмгөөлөгч чи хутгийг барьсан уу гэхэд бол тийм ээ гэж хариулсан байгаа. За өмгөөлөгч өргөжлүүлэн чамд офицер уух ус өгч байхад ягаад 100 гараа угаасан юм бэ? Та цагдаад мэдүүлэг өгөхөөр гадаа зогсож байхдаа аль хэдийн алуурчны зэвсгийг хөдлөсөн байснаас гадна дараа нь гараа угаасан гэсэн үг үү гэхэд тийм ээ гэж Гай хариулсан. За Гай Хэнд өмгөөлөгчөд хандан би амьдралынхаа туршид 10-аас 15 удаа сэхий амьдруулах буюу CPR-ын сургалтанд хамрагдаж байсан. За энэ шалтгаанаар Джефф түүнийг аврах гэж хичээж байхыг хараад би Джеффийг болиулаад өөрөө оронд нь Джеймсийг аврах гэж хичээсэн гэдгээ мэдүүлсэн байна. За гэвч өмгөөлөгч эсрэг байцаалтанд Гайг ягаад CPR-ын хамгийн энгийн зарчмыг зөрчсөнийг асуусан байгаа. За энэ нь юу вэ гэхлээр юуны туруунд өвчтнийг хатуу гадаргуу дээр дээш харуулan хэвтүүлэх зайлшгүй шаардлагатай байд юм бэ? Өмгөөлөгч хэлэхдээ Джеймс аль хэдийн шалан дээр ухаан алт унсан байсан. Гэтэл яагаад зөөлөн орон дээр өргөж тавьсан юм бэ гэхэд Гай би цочирдсан байсан. Би чадлынхаа ирээр л түүнийг аврах гэж оролцсон гэж хэлсэн байгаа. Танд тэнд байсан хүмүүст хор хүргэх ямар нэг шалтгаан байсан уу гэхэд үгүй гэж хариулсан. За үргэлжлүүлээд 2015 оны 11-р сарын 17-ны өглөө та Джеймсийг хутгасан уу гэхэд үгүй би хутгалаагүй хизээч тийхгүй гэж бол мэдүүлсэн. За эдгээр асуултаар өмгөөллийн талын асуултууд дууссан. Ингээд 2
дахь гэрч болох хохирогч залуугийн найз Жеффи мэдүүлэг рүү орцгоё. Жеффи хувьд бол найз руу Мелани дайрахыг хараагүй ч гэсэн Джеймсийн дууг сонссон. Джеймс өөрт нь хандан хурдан зүхтаарай гэж хэлж байсан гэж мэдүүлсэн байна. За Жеффи мэдүүлснээр Джеймс шалан дээр унах үед тэрээр Гайг нөгөө өрөөнөөс яаран гарч ирэн туслах гэж дотгошоо өрөөнд орж байгааг харсан гэж мэдүүлсэн. Үүний дараа өмгөөлөгч Жеффээс та Гай Хэндийг өрөөнөөс гарч ирэхэд тэр бүхэлдээ цустай байсан уу гэхэд үгүй. Тэр яг саяхан сэрсэн юм шиг харагдсан уу гэхэд тийм ээ гэж бол хариулсан байгаа. За 3 дахь гэрч бол хохирогч залуугийн ээж Николо. За харин Николо шүүхэд мэдүүлэг өгөхдөө Жеффийн тусламж гуйж хашгирах үеэр Гай өөрийнх нь хажуу орон дээр байсан. Хэдийгээр Гайг CPR хийж байхад өрөөнд нь бол хамт байгаагүй ч гэсэн яаралтай тусламжийнхаа орж ирэх үед түүнтэй хамт гэрээс гарсан ба тэр үед Гай хутгийг өрөөнөөс авч гараад галтгооны тавцан дээр тавьж байхыг харсан. Харин одоо тэр хутгийг арчиж цэвэрлэх эсвэл өөрөөр нуух гэж оролцсон зүйлийг огт хараагүй гэж бол мэдүүлсэн байгаа. За ингээд 3 гэрчийн мэдүүлэг бол үүгээр дууссан байгаа. Нилээн тийм ойлгомжгүй зөрчилдөөнтэй юм мэдүүлэхүүд байсан. За харин с жигтэн Мелани бол өөрийгөө өмгөөлөхийн тулд шүүхтээр мэдүүлэг өгөхөөс бол татгалцсан. За прокурорын талаас бол Меланиг найз залуутайгаа харилцаагаа тасландаа шархалж гомдсон уурандаа Джеймсийн гэрт очиж гэрт нь байсан хутгаар цээжинд нь хутгалж хөнөөгөөд шууд зүхтсан гэж үздсэн. За хэдүүлээ буцаад өмгөөллийн талын эсрэг байр суурийн мэдүүлэг рүү орцгоё. За өмгөөлийн багийнхан Гай Хэндийг аллах үйлдчихээд бүх бурууг гэмгүй цочролд орсон Меланид тогсон гэж хамгаалсаар лсэн. За тэд Гайг буруутгахдаа өнөө CPR-ийн сургалт авсан хүн байж үүнийг орон дээр хийсэн. Никол Бари чихний бүглээс зүгээд юу ч сонсоогүй. За мөн тэр бүх хаалгыг унтахаасаа өмнө түгчсэн байсан гэдэг дээр маргасан байгаа. За өмгөөлөгч хэлэхдээ эдгээр зүйлс болвол тоомсорлож болохгүй баримтуудаа. Шүүхийн шинжээчдийн хэлснээр нийт 8 хутганы шарх байсан, зарим нь давхар судсыг гэмтээсэн. Хэрвээ Мелани Джеймсийг тийм их хутгалж хөнөөсөн бол яагаад өмсөж байсан цамцан дээр нь цусны тоолов байхгүй байгаа юм бэ гэж эргэлзээ төрүүлсэн асуултыг асуусан. Үүний дараа тангарахтны шүүгчид шүүгчийн өрөөнд бүр 10-аад цаг зөвлөлдсөний эцэс тэд эргэн орж ирж санал нэгдэж чадахгүй байгаа тухайга мэдгдсэн. Гэхдээ энэ нь бол гин буруутай эсвэл гин буруугүй гэдэг ерөөсөө асуудал биш, харин ямар зүйл ангиар яллах вэ гэдэг дээр санал зөрөлдөж байсан. За 6 тангарахтнаас 4 түүнийг хутгах хэрэгэлсэн 2 дугаар зэргийн хүн амны хэрэг гэж үзсэн бол 2 нь санаандгүй аллах буюу санамсар болгоомжгүй үйлдэл буюу алсан гэсэн ангилалгүй хүн амны хэрэг гэж үзсэн ба. Флорида мужид 2 дугаар зэргийн хүн амны хэрэг гэдэг нь санаатаагаар үлдсэн аллах, харин санаандгүй аллах гэдэг нь бол хаахрамж болгоомжгүй байдлаас гарсан хэрэг гэсэн үг юм байна. За энэхүү санал зөрөлдөөний улмаас шүүх хурлыг хүчингүй болгож шинэ тангарахтны баг бүрдүүлэн ял шийтгэлийн асуудлыг дахин шийдэхэр болсон байна. За ингээд шүүх хурал дахин хойшилж улмаар 2019 оны 1-р сард дахин эхлэхэд өмгөөлийн багийн тактик бол үндсэндээ өөрчлөгдөөгүй, яллах талын байр суурь мөн адил хэвээр байсан байна. За харин прокурорын талын байр суурь илүү хүчтэй болж өмгөөлийн талын үндэслэл бараг л хэвээрээ байсан байна. За өмгөөлийн талын гол нотлохоо нь энэ халдлагын үеэр хутга маш хүчтэйгээр ясанд тулж гацсан. Энэ бол их хүч хэрэглэх чадвартай хүний хийсэн хэрэг байх магадлалтай гэж утсан. Тэгэхээр 40 кг жинтэй эмэгтэй биш, харин насанд хүрсэн эрэгтэй хүн энэ үйлдэлийг хийсэн гэсэн нотлохоо гэж бол тайлбарласан байгаа. Харин яллах тал буюу прокурорын тал Меланигийн өөрийн мэдүүлэгт тулгуурлан хэрв чи үнэхээр хэрэгт оролцоогүй зөвхөн гэрч юм бол яагаад цагдаад жинхэнэ алуурчны тухай хэлээгүй юм бэ? Яагаад өөрийгөө гэрч гэж цухас дурдаагүй юм бэ? Харин ч эсэргээрээ Мелани өөрөө хэрэгээ хүлээн зөвшөөрсөн. Учир нь түүнээс мөрдөгч мэдүүлэг авахд чи түүнээс хэдэн удаа Джеймсийг хутгалсан бэ гэж асуухад тоолоогүй хэд хэдэн удаа л хутгалсан гэж хэлсэн шүү дээ. Нэгээс олон уу гэхэд тийм ээ гэж хариулсан. Энэ нь бичлэг дээр ч гэсэн тодорхой байгаа. Прокурор тал хатагтай ноёдоо. Энэ бол түүний гин бурууг батлах гол нотлохоо. Учир нь өөрөө би хэдэн удаа хутгалснаа тоолоогүй гэж хэлсэн. Прокурор хэлэхдээ энэ бол санаатай үйлдэл, зүгээр ч нэг санамсаргүй үйлдэл биш ээ. Меланигийн хэлснээр тэр тухайн үед тоолж ч үзээгүй, зүгээр л дахин хутгалсаар байсан. Тэр хохирогчд анхааралж хандуулахгүй дахин хутгалж байсан нь энэ үйлдэл өөрөө санаатай байсныг харуулна гэж маш ихтгэл дүүрэн хэлж үргэлжлүүлэн энэ бол 2 дугаар зэргийн хүн амны хэрэг үйлдэж буй үйлдэл мөн учир нь тэр мөчөд Мелани түүнийг асар ихээр үзен ядаж байсан. Тэр хитрхи их үзен ядалт мөн үс хонзонгийн сэтлэр ийм үйлдэл гаргасан гэж хэлсэн байна.
За үүний дараа шүүх ял онох шатанд бол шилжсэн. Шүүхийн шийдвэрийг унших үед Мелани бол ямар ч сэтгэл хөдлөл гаргаагүй. Тангарахны шүүх хэлэлцсэний дараагаар бүгдээрээ нэг дүгнэлтэнд хүрч яллагдагчийг зэвсэг хэрэгэлсэн 2 дугаар зэргийн хүн амны хэрэгт гин буруутай гэж үзэж байгаагаа мэдгдсэн байна. За ялын тогтоолыг унших үеэр сэтгэл зүйч болон шүүхийн сэтгэл судлаач нар Мелани олон жилийн турш ээжийнхээ гарт бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртөж ирсэн байж болзошгүй гэж мэдүүлсэн. Гэвч энэ баримт нь шүүхэд гинт анх удаа танилцуулсан хэрэг байсан. Харин прокурорын зүгээс уг мэдүүлгийн зөвхөн Мелани болон түүний үеэлийн ярианд тулгуурласан мэдүүлгээ, харин нийгмийн халамжийн байгууллага эсвэл цагдаагийн ямар ч албан ёсны тайлан байхгүй болохыг онцолж хэлсэн. Тэгэхээр энэ бол худал мэдүүлэг байсан байх өндөр магадлалтай. За шүүгч Кэлвин Келли анх түүнд бүх насаар нь хорих ял өгч болох байсан гэж хэлсэн ч түүний нас өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй гих мэт зүйлсийг харгалзан үзээд түүнийг 2 дугаар зэргийн хүн амны эрхт буруутай гэж үзэн 50 жилийн хорих ялыг оноосон. Хохирогч залуугийн гэр бүл шүүх хурлын дараа ярилцлага өгсөн байсан. Тэд хэлэхдээ 50 жилийн ял авснаа нь бидний сэтгэлийг тайвшрууллаа. Учир нь тэр хийсэн хэрэгээ өдөр бүр эргэн санах болно. Шоронгийн ханы цаана сэрэх болгондоо тэр Джеймсийг санах болно. Бид ч түүнийг маш ихээр санах болно. Өдөр бүр нэг ч мөч өнгөрөхгүй. Бид түүний ирээдүг боддог. Сургуулаа төгсөх, ажил хийх, гэр бүлтэй болох, хүүхэдтэй болох боломжийг нь. Гэтэл тэр энэ бүхнийг биднээс авч удсан. Тэр боломж хизээч буцаад ирэхгүй. Энэ л хамгийн хэцүү гэж тэр хэлсэн байна. Өргөжлүүлэн сэтгүүлч ээжээс нь та юу хэлхийг хүсэж байна гэхэд тэр сайхан сэтгэлтэй хүүхэд байсан. Хизээж хиндэж хүмүүс санаж байгаагүй. Амьдралаа, гэр бүлээ, найз нөхдөө хайрладаг байсан. Маш үнэн шударга, амьтдад хайртай. Тэр зүгээр л төгс хүүхэд байсан гэж хэлсэн байна. За Мелани бол 70 гаруй наснда л одоо суллагдах боломжтой болох юм лээ. За өнөөдрийн амшигт гэмт хэргийн гудамжны түүх ийм байлаа. Гэрчүүдийн мэдүүлгүүд нэлээд толгой эргүүлсэн зөрүүтэй мэдүүлгүүдтэй ийм хэрэг байна. Өнөөдрийн хэрэг бол нэлээд токсик хосуудын харилцаа, цэцтэй нэгнийхээ амь насанд хүрсэн маш харамсалтай хэрэг байна. За энэ хэрэг бол бидэнд токсик харилцаа хизээж сайн үр дүнд хүрдэггүй гэдгийн бол тод жишээ байсан баха. За харилцаа гэдэг бол хайр, хүндлэл, итгэл дээр тогтох ёстой. Харин уур, хардалт, хорсол дээр тогтсон харилцаа эцэстээ гэмгүй нэгнийхээ амьдралыг сүрүүлж ийм эмнэлтэй байдалд хүргэдэг байх нэ. Тиймээс үнийг сонсож байгаа та магадгүй ийм токсик харилцаанд байдаг бол надаа хайртай даал ингэж байгаа юм, эсвэл би л төвчгэд болно гэж цаг алдалгүйгээр харилцаагаа заавал дуусгаарай. Өөртөө хайртай байгаарай. Өөрийгөө хайрладаг хүнийг бусад хүмүүс ч гэсэн хайрладаг юм шүү. За энэ хүртэл дуустал нь сонссон Юнагийн гудамжны бүх сонсогчдод баярлалаа. За мэдээж энэ гудамжны аимшигт түүх үргэлжилсээр байх болно. Та дахин шинэ хэргийн талаар үзхийг хүсэх юм бол гудамжны хаалгаа битгий хаагаарай. Хүн бүрийн амьдралд аз жаргал, амар амгалан ирэх болтугай. Хэрэв та гудамжны дараагийн нууцыг мэдхийг хүсвэл яг одоо лайктаар subscribe хийж миний Instagram хаягийг дагаарай. Би нэрээ Instagram дээрээ гэмт хэргийн талаар биш ч гэсэн сонирхолтой мэдээллүүдийг бас бэлтгэж оруулдаг. Та бүхэн заавал сонирхоод үзээрэй. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.